Дараагийн мэдээг танилцуулъя. Токио хот дэлхийн хотуудын сэтгэл татам байдлын жагсаалтчин санд 2 дугаар байранд анх удаа бичигдэж байгаа юм байна. За энэ хотын хувьд бол сүүлийн үед аялал жуулчлалыг ихээхэн татах болсон. Энэхүү жагсаалтанд дэвтрэх орох боломжийг нээсэн юм байна. За Японы судалгааны хүрээлэн лав гарагт гаргасан тайланд дурдсанаар Токио хот гадаадын зуулчдын тоо нэмэгдсэний улмаас Нью-Йорк хотыг давж 9 жилийн дараа анх удаага дэлхийн 48 хотуудын дунд 2 дугаар байранд жагссан байна. За энэ нь бол сүүлийн 9 жилийн хугацаанд шилдэг 5 хотын дунд гарч байгаа анхны өөрчлөлт болсон явдал болж байна. За энэ жагсаалтыг бол Лондон хот тэргүүлсэн хэвээр байгаа юм байна. За Лондон хотын хувьд нийт оноо нь буурсан ч гэсэн дэлхийн хүчрэг хотуудын индексийн тэргуун байрыг 14 дахь жилдээ хадгалсаар байна гэж Моригийн дурсгалын сангийн хотын стратегийн хүрээлэнгээс мэдгдсэн. За энэхүү индекс нь хотуудын сэтгэл татам байдал буюу дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс болон аж ахуйн нэгжүүдийг татах чадварыг эдийн засаг, судалгаа, хөгжил, соёлын харилцан үйлчлэл, амьдрахад тохиромжтой байдал, хүрээлэн буй орчин, хүртээмж гэсэн 6 ангиллаар хэмжиж индексээр үнэлж байранд бол оруулдаг юм байна. За энэхүү индекс нь хотуудын сэтгэл татам байдал буюу дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс болон аж ахуйн нэгжүүдийн татах чадварыг эдийн засаг, судалгаа, хөгжил, соёлын харилцан үйлчлэл, амьдрахад тохиромжтой байдал, хүрээлэн буй орчин, хүртээмж гэсэн 6 ангиллаар үнэлж байранд эзлүүлдэг. 2008 онд бол анх индексийг бол гаргаж байсан юм байна. Ингээд жил тутам бол гаргаж ирсэн. За Токио хотын хувьд эдийн засгийн үзүүлэлт нь бол буурсан ч гэсэн нийт оноогоо сайжруулж чадсанаар энэ жагсаалтанд 2 дугаар байранд орох боломжтой болсон юм байна. За ялангуяа Токио хотод хувьд бол амьдрах тохиромжтой байдлаараа нэгдүгээр соёлын харилцан үйлчлэлээр 2 дугаар байранд бичигдсэн нь бол тус хотыг энэ өндөр байранд эзлэх боломжийг нь гаргасан. За мөн йений ханш суларсантай холбоотой явдал нь бол тус хотод амьдрах үртгийг бууруулсан хүмүүс таатай нөхцөлийг бий болгож байгаа. За йений ханш суларсантай холбоотойгоор жуулчид бол мөн Токиог зорих нь нэмэгдэж байгаа юм байна. Харин тайланд дурдсанаар Нью-Йорк хот бол бүх хотуудын дунд байр огцон буурсан ийм байдлыг бол харуулж байгаа. 2012 оноос хойш хадгалж ирсэн 2 дугаар байраа энэ удаа алдсан байна. За энэ хот нь амьдрахад тохиромжтой байдлаараа ялангуяа доогуур байр эзэлсэн юм байна. За үнийн түвшин гих дэд үзүүлэлтээр сүүлийн байрт бичигдсэн Нью-Йорк хотыг 2 дугаар байраа алдах гол шалтгаан болсон юм байна. За харин Лондон хот амьдрахад тохиромжтой байдал, хүрээлэн буй орчин зэрэг англилд бууралт ажиглагдаж байсан ч гэсэн соёлын харилцан үйлчлэл, хүртээмжийн давуу талуудаараа тэргүүлсэн байна. За үүний зэрэгцээ энэ жил болсон Дэлхийн Экспо гадаадын зуулчдыг татаж дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлсэн учраас Японы Осака хот өмнөх жагсаалтанд 35 дугаар байранд багтаж байсан бол энэ удаа 18 дугаар байранд орж жагссан байна. Японы баруун өмнөд хэсэгт байрлах Фукуока хот нь мөн 40 дугаар байранд жагснаар Японоос 3 хот бол энэхүү жагсаалтанд амжилттай тэргүүлэх байранд орж чадсан гэдэг нь бол Япон бас бахархаж олон нийтэд энэхүү мэдээллийг хүргэж байгаа юм байна.